Нөхөр маань халаасны мөнгөөрөө ямар сонин зүйл судалдаж авсныг харцгаая. Дотрын модноос 2 ширхэг. Онгойлгоо дотроос нь гэрэл асдаг ном. Помидор шиг харагдаг номын хавчурга. Анх харахад сам шиг харагдагч саваагаар тогшоод гэрэл асдаг. Энэ маш жижиг шал угаагч бол утасны дэлэг зарчигч. Харин доторыг бүтсэн энэ зүйл бол нөхрийн минь надад өгсөн саваа. Тэр өөртөө бүр нэг яс мэлхий авсан. Нөхөр маань эд зүйлд дор мэдэн хүрхээс салхаад энэ зүйлийг хүртэл авсан. Хоолны ширээнээр тавьсан кактус шүдний чигслүүр гаргаж өгдөг. Нугас хэлбэртэй нойлын цаасны тавир. Надад арай гэж зүг авч өгсөн чинь энэ тоглоомын капсул машин байсан. Худалдаж авсан номнууд нь хөдлөөд хүнцэж байгаа. Энэ түүний хийжсэн ундаа удаг аяга. Харин энэ бол кофе удаг аяга нь. Хамгийн онцгой нь шүлний албаг. Харахад энгийн хэвсч сонирхолтой давхар бүтцтэй. Угаалгын өрөөний шалны дэвсгэр ээжд минь маш их таалагдсан. Харин түүний надад авч өгсөн йогийн дэвсгэр нь надад үнэхээр их таалагдсан. Аавд минь Патрикийн дүрстэй цайны даг авч өгсөн бол ээжид минь цэцгийн хөдөлгөөн хийдэг. Бас надад сэлмэн гэрэл өгсөн. Шөнийн цагаараа 0 ороход ашиглана. Энэ бол манай гэртээ сулгасан хонх. Энэ бол угаалгын өрөөний цаг, ажлын өрөөний хөгжимтэй харьцаг. Тэр айн баяраараа надад бэлгэлсэн. Харин энэ бол гэрэлтэг шүхэр. Надад үнэхээр их таалагдж байгаа. Та бүхэн түүний нүдний шилний тавирыг харуулъя. Түүний иддэг бэлэн гомон, зөвхөн түүний ашигладаг шүшрийн толгой. Аяг бах парлон хүртэл онцгой. Үнэхээр харах тусам муур хөвч байна. Энэ зүнхийг хүмүүст үзүүлэхгүй байж чадахгүй. Би хүмүүсийн дунд байхдаа тухгүй байдаг. Тэгтэл тэр надад дуурайж ярьдаг тоглоом авч өгсөн.